За, сайн байцгаана уу та. За бас нэг аялалд одоо замдаагаар явж байна. Энэ удаа байгаль нуурын иргэр үүргэвчтэй явган аялал хийхээр зориод явж байна. Аялалд 3 хүн явна. 2 гишүүнээ ийшээ улаан уд ороод аваад цаашаа Байкал явнаа. За бидний одоо аялах байгаа газар бол одоо байгаль нуурын өмнөд эргээр явж байгаад яг гол хэсэг нь бол Ирхүүгийн нэг Листвянка ороод Листвянкагаас Байкал Тропа гэдэг тийм явган аяллаа чиглэл байдаг. Тэрүүгээр л одоо явж үзнэ гэж бодож байна. За ингээ улаан удад ороод ирлээ. Одоо нөгөө хоёроо эндээс л авна да. Энд үлээж явах танд нөө курс явж байгаа. За энд ийм гоё айс метр гэдэг юм мөсөн хараа наваад гэж манай степрэн шиг. За энд манай охин уран гулгалтаар хичээлдэг. Энд курсийнх нь юу дуусаад сургалтанд дуусаад ерөнхийдөө сертификат одоо авч байгаа. Тэгээд сая ярьсан жоох сертификат аваад гараад ирэгнэ. За залгая. Здравствуйте. Тасалж ин гарч ирж байгаа юм л хөт. Бань. За гарч ин за. За манай охин уран гулгалтын курсээ энэ удаагийн сургалтаа төгсжээ. За Оросын Бүрээдийн уран гулгалтын холбооны Snow High School-д 2 дахь удаага яваад курс төгсөж байна да. За миний охин энэ удаагийн курс амжилттай олон юм сургуу миний охин. Single axle бууч сурс цэвэр. За. Одоо хэдэл ажил вэ? Одоо Байкал явна. За Байкал явна уу, Шумбан хамгийн гол нь алхах штэ өөрөвч өөрөө алхах штэ бэлнэ үү? За. том бүтээл зүүнүүд чинь Монголд нөгөө нэг гүзээлцгэн чинь том гүзээл зүүнүүд зардаг штэ. Тэд нар амар сул амттай байдаг. Энэ бол яг нөгөө зэрлэг гүзээлцгэн шиг ястаа шанаа даргнуулсан, хил даргнуулсан тийм гоё хөвчлөг гоё байдаг юм байна. Амар гоё шүүсдэг, чихэрлэг. Өрөөний хоёр талаар ингээ даргун чинь энэ баг зэрлэгээрээ ургадаг юм уу гэмээр юм байна. Гэхдээ бас ийм хүүтэн үргэлжлэлт бол ийм том гүзээлцэн баг ургахгүй хаа. Тэгээд нөгөө нэг ямар нэгэн боролдоо ашиглахгүй шууд хашаанд орох хэрэгтэй. Тэгэл зэрлэг гүзээлцнээс ялгаагүй
гадаа орчинд наран дурагчаар юм гоё хүчлэг болчтой гэж магадгүй юм. Ямарсан яг л зэрлэг юм байна. Бид нөгөө жижигэн агуул их гоё юм уу гэж бодож чинь томын лавмаар юм байна. Тэгэл ам дуран үзээцгээд нэг ч өөр гоё шүү дээ, тийм ээ. Гоё. Миний охин ямар байна? Стогож хөрлөг шүүслэг. Яг л гоё. Гоё. За бид нар ч одоо ингээ Байкалск орж ирээд явж байна. Энэ Байкалск дээр чи одоо том цаны бааз байдаг. Өвөл бол хүмүүс маш их ирдэг. Дөрөв өнгөрсөн витрино дээр бол бидний өмнө очижсэн нэг дулаан нуур гэдэг 3 нуур байгаа. Тэгээд тэр 3 нуураас дээш нэг өдөржин газар явах юм бол Эскаска гэдэг нэг том хөл явдаг. Одоо энэ Байкалск өнгөрөө цаашаа явах юм бол Слютенкагаас урагш байгаа Черскийн оргил гэдэг энэ эрхүүгийнхний нэлээд зөвхтэй аялж авирдаг нэг уул байдаг. За тэгээд Слютенкагаас цаашаа одоо Гүлтүүк ороод Гүлтүүкээс Түнхний үндийн өнгөрөх юм бол бид монголчуудын бидний сайн мэддэг Аршан байдаг. За тэгээд Аршаны хойдлоор Түнхний уул байгаа. Тэнд бол нөгөө аялал авиралт хийдэг гой уулууд байдаг. Одоохондоо тэгээд ийм гоё газруудын хажуугаар зүгээр давхиад л байна. Тэгээд буцахтаа зарим газруудаар цаг байвал орё гэж бодож байна. Одоо бол цаг агаар тааламжтай байгаа үеийг ашиглаад алхалтаа хийгээд авъя гэж бодож байна. За ямар алхалт хийж байгааг бид нар одоо их байгалийн зам гэдэг алхалт хийж байгаа. За энэ бол байгалийн байгаль биш, мэдээж Байкал нуурын байгаль. За Оросоор бол Большой Байкальский тропа гэдэг замаар 52 км алхна. Англиар бол Great Baikal Trail гэдэг. За нийтдээ бол 52 км алхах юм байна. Бид нар одоо ингээд ирхүүл болчих хоноод маргааш Листвянка ороод Листвянкагаас зөвшөөрөл авна. Прибайкальскийн заповедникийн зөвшөөрөл авч иж орно. За ингээд бидний их байгалийн зам гэдэг аялал ингээд эндээс эхэлж байна. За Листвянка дээр ирлээ. Тэгээд ирээд нөгөө зорьсон их байгалийн зам гэдэг тэр алхалтын маршрутаар алхахыг гэсэн чинь энэ баавга гарч ирээд хүмүүс рүү дайраад нөгөө алхалтын зөвшөөрлийг одоо өгсөн байсан ч гэсэн тийшээ хүмүүсийг гаргахгүйгээр хоригдчихж байгаа юм байна. Тэгээд одоо хоригдсон юм чинь тийш одоо явах гээд одоо яах вэ? Тэгээд нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг шиг цаашаа явчихдаг юм лөө гэж бодоод байж байна. Уул нэг цаг хугацаанд баригдаад зөвхөн Листвянка дээр алхачаад буцъя гэж бодож ирсэн чи одоо бүр ойлгохоор одоо аршаа ороод бүр дүүрс ирэг одоо тэгэл нилээ явж байгаад харагддаг ч юм. Ийшээ бол гоё байна. Нуурдаа цэлийгэл. Сайхан байна. Тий. Онгоц явж. Манай хүн хөлөг онгоцон суuna гэдэг байдаг. Бас хөлөг онгоцон суулгуулдаг багт. Энд дэрснийх бас нэг шумбаж яваад явъя да, тийм ээ. Яг зорьсон газар зорьсон нөгөө алхалтаа хийгээг болохоор бас яахан онцгой л байна. Гэхдээ одоо яах вэ тэгэл. Одоо их хаалттай. Яг 2 хоногийн өмнө бол явж лээсэн юм байна. Тэгэл 2 хоногийн өмнө нөгөө нэг баавга гарч ирээд хүмүүс рүү дайрсан гэдэг. Тэгээ хаалт юм. Энд чинь нөгөө тусгай хамгаалалттай газар учраас тэр мө баавгыг шууд хараад айлгаад хөөгөөд ч юм уу устгахч болдгоо мэн. Заавал цаанаас зөвшөөрөл хүсээд зөвшөөрөл нь ирсний дараа үргээдэг гинэ. Үргэх юм эсвэл буудж алдах аль нэг зөвшөөрөл нэрдэг гэж байна. Тэгэхээр гайгүй шиг араас ажил мэдлэх ярихгүй гайгүй шиг байгаад байвал тэгэл алхаад л бай. Листвянка Черский камен гэдэг оргил руу ийм подемкаар гардыг юм байна. Эсвэл бол энэ замаар алхаад гарчиж бас болно. Бид нар алхах гэж ирсэн хүмүүс учраас алхахаар шийдлээ.
За. Энэ бол алхах гэсэн чи. Оо энэ чи адхаж ядах юм байхгүй. Замтай, сайхан сүудэртэй. Чи гэрэлтээд би гэрэлтэхгүй шүү дээ. Отын гудамжаар. Би яг чиний сүүдэр шиг харагдаж та яа. Отын гудамжаар алхаж байгаа юм шиг. Чи миний сүүдэрлүү, би чиний сүүдэрлүү. Оо би чиний. Амьдрал дээр. Оо чиний сүудэр юм. Чи одоо сая би чиний сүүдэр шиг харагдаж та одоо ингэж. Отын гудамжаар алхаж байгаа юм шиг. Тэгээ нэг юм цэцэрлэг түрээнд алхаж байгаа юм шиг л байна. Уул руу алхаж байгаа мөртлөө. За энэ өхөр шуун тавьж өгсөн юм ингээд гэдэг юм нөө. Би үгүй хийсэн. Хаанаас хоолоо олж идгээ сайн мэддэг л амтан байна да. Бөөс орчиж. Би үгүй хийсэн. Нэг 800 м л өгсдөг юм шиг дээ. Тэгэл гараад ирд юм байна. Доотлын замаас 2 км алхах юм байна уул. Бид нар машинаар нэлээд дэше гараад ирсэн. За эндээс тэг юу үздгийг харъя да. Манай охин нэг интерактивны музей үүснэ. Буруу харсан байшаа. Тэнийг энд хатсан. Наад чи нөгөө юунд дээ? Озеро Байкал стало развиваться рыболовство. В село съезжались не только рыбаки. Самый крупный из 22 островов, расположенных на Байкале. На берегах озера расположились такие города, как Слюдов, 5 кубических метров нефти, ежегодно попадает в чистые байкальские воды. Возникает вопрос, почему Байкал до сих пор остается чистейшим озером в мире, если в него попадает... Там есть вот. Никуня гоёно. Чи болов?
За өглөө нэмд. Тэр хүүгээс гарч явж байгаад олхоор руу төгчөөд нэг юм задгаа болцдог. Нэг модгоо задгаа нэг монгол руу болцдог. Тийм газар явж байгаад байгаль нуурын хэрэг дээр ирээд нэг юм өндөр хаттай уулан дээр ирээд онцоо. Энэ хаднууд нь бүгд юм шохон чулуу учраас энэ хаг нь ийм гоё улбар шар байдсан байна. Тэрээр тэнд майхна бариад унтаад өгсөн сан байгаль нуур байна. Тэгээ энэ өндөр хадан хясаатай тэн дээрээс нуурыг харах бас гоё л үт юм байна. Энэ авд ийм хуурай их гандуу нинжлийн хургасан юмуд бүгдөө хатчихсан байх шүү. Манай нэг донд говьрох газар байгаа байхгүй нав. Одоо энэ бүр хамгийн сонирхолтой сая. Энэ нэг л одоо говьд харж исэн. Энд алтаар ургад юм байна. Иргэн тойрол одоо нэг тайг байгаа шүү. Өндөр уул тайг байгаа. Тэгээ дунд нь хэсгэн газар нэг ийм сонирн байдаг. Ачирхалтай газар л та. Энэ газарыг сонгосон нь бол яг хүслийн ингээд бас нэг жоохон сөүлэн үед нэрлэлсэн. Тийм агуу байдаг юм байна. Одоо ингэсийгээд ороод үзье да. Энэ дагуу нь муу юм уу? Хүслийн агуу гэдгийнх нь тэмдгэн тэр хойшоогоо заагаад байгаа юм. Газрын зураг дээр. Наа чи нэгтэй бас нэг агуу байгаа байхгүй. За орж үзье л да. Иймэрхүү агуу нөө. Шат маттай аа. Хөөрхөн доошоо бууж юм шүү. Чашаа гүнзгий нөө. За. Хүчтэй гэрлэлээр юу гатсахгүй бол тийм ээ. Хасаа хойлоод нь. За ийшээ эхлээд. Эд миний эд Энд мөстэй тийшээчтэй хүн. Чи галтамаад л хөлдөө. Цаашаа нэлээ хөндөй юм тий. Нарийнхаа энэ нурцсан юм байна. Нураад орцсон юм. За ийшлээ. Энийг юм төмөр шатмат тавьсан байна. Ийшээ. Энэ авин гэж яагаад нурцсан юм байна тий. Энэ төмөр шатмат тавьж яагаад. Энэ бас ингээд нураад энэ доошоо амар гүнзгэн тийшээрээ. Нураад битүүрсэн байна. Тийшээ амар гүнзгэн. Тэр нэг нарийнх нь жижиг нөхөр. Тэгээ битүүрсэн байна. Энэ мөсөл юм шиг өшсөн нэ хөө. Хөлтөж. Автиш юу? Энэ өн дээрээс ингээд нураад байгаа юм нэраа. Ингээд нураад байгаа юм байна. За. Автиш юу? Харин. Ишээ. Ишээ нэг юм шиг юм байна. Цаатруу чи юу вэ хараа? Энэ чулуумууд ерөнхийдөө нур хаюулт болсон юм хараа. Тийм байна. Яг цуураад хараа. Энд чи яаж болохгүй гэж юм. Энэ минь ингээд цуураад. Ер нь дараа нэг жоохон юугод өрөх юм бол энэ минь ингээд нурах юм байна уу? Ер нь нураад байгаа юм тий. Тийшээ амтан ордог юм байна хараа. Хүмүүс мөсгөөд орчдөг юм шиг нэ ийшээ. Тийшээ мөсгөөд. Жохоо оруулах гэдэг үзье. Хэрэггүй. Нур хаюулт. Их л гүнзгий юм. Нур хаюултай байна. За гараа. Энэ чулуу. За гараа. Хөөх энэ юм агуун. Харин тий таны хүмүүс эндээс гарч ирэх шиг болох юм. Чи хаалттай юм шүү. Энэ хамгаалт хийгээд ордгийн болоо тор хийсэн мэн тий. Харин тий. Хаалттай юм шүү гүм үү? Аа. Хаалттай юм шүү гүм үү? Цоожлаачсан шүү тий. Тий. Энд нэг юм агуу байна. Гэтэ цоожлаад нам цоожлаач чи. Их л гүнзгий юм шүү дээ. Одоо олсоор бод юм хараа.
Ийм олсон байгаа чи. Тэгээд хүмүүс орж байгаа ийм том тожир цойжлаач чи. Галсаар бох юм байна. Энд бас нэг юм байдгийн шиг байна. Өсөөл үзчихье. Басааго. Энэ бас ордог байх ба шүү дээ. Ороод үзчихдэг юм лөө. За нэг ийм агуур орох гэж байна шүү. Энэ их том агуу юм те. Аюугаар савирдлах юм шүү нэрээ те. Би наатад хэлээдсэн шүү. Дээгүүр надад шуу үргэлж ирэх юм бах та. Шуу үргэлж ирэх юм бах. Энэ ав ингээд нурсан байна те. Тэр энэ хөнөөтэйгээр дээр энэ яадаг хөнөөтэй. Юу вэ? Тэр юу бичсэн юм шиг. Энд юу бичсэн юм шиг. Энэ юу юм бэ? Внимание, спуск на серый опасен. Нужны веревочные приход и сам. Юу юм нөхөө? Если я бас еще бохтаем хэцүү гэж. Мөс юм байна. Тэгээд мөсөн дээр уяат явах энэ доошоо буух юм бол халтраа доош явчих байж үгүй. За болчихгүй. Гарч ирэхгүй юм байна. Халтраа доош яваад. Хөө хин ч доош амар гүнзгий юм шүү дээ. Хоёр нааш яваад ирэхгүй шүү. Халтайг онцлог дээр авч чадахгүй шүү. Энэ бол доош үнэхээр гүнзгий юм байна. Ийм агуу байна. Тэгэхээр. Тийм том аа. Энэ ийш ингээд энэгээр энэ чулуугаар ингээд явдаг юм байна. Хувцал муухай болох юм байна. Хувцас муухай болохоос айхгүй гүд энэ чинь чулуутай юм байна. Ава хүрээд ирээ. За. Энэ бол их л том аа юм шүү. Хин чулуунуудын дүрсийг хардаг юм аа. Хинара ийм гочлоо. Энэ чээс нэг олсоор болж байгаад аашаа бод юм байна шүү. Олсоор бод юм байна. Энийг хатаа энэ урссан гартаа. Нөр урсгахтаа ингэж хөлтсөн байна. Тэний хөлтсөн гол юм. Ингэж юм чинь төөрсдөг байна шүү дээ. Ангасаа тусч байгаа шүү дээ. Би халаа тусаач. Халуу өдрийн дээрээс ингээ ус ороод гэдэг юм байна. Тэхөө. Шинийг аваад ирсэн юм. Үгүй яа.
Нүгээр авах байсан юм шүү дээ. Хасах зүг. Миний бод байна. Йох, заа. Ороотой явсан бол энэ яг ч бол газар байна л да. Рүүфтэй бол үнэхээр экстрим байна оо. Доогоор тулчих газар. Долина каменных духов вот энэ нөө. Тэний хог. Чи нэг машин. Долина гэдэг чинь хүнд хөндөй. Энийг хар машин. Тийм. Бас тийм. Сая гатлага руу орохдоо бичлэгээ хий гэж хэлсэн юм алдсан байна шүү дээ. Тэгээ одоо яг гатлага давин дээр бол гараад ирсэн байж байна. За ойлгохоор л дээр ирээд тэр өнөөдөр сайхан унтж байгаа тааваараа айж ухамслаа. Нуурын хэрэг дээр ирж хонсоо. Яа тийш хатгаж гин тийшгийн бурхан хад гэдэг нөгөө шаманский скала гэдэг ойлгохны хамгийн алдартай арал хад бол тэр ч харагдаж байна. Энэ хужир гэж хажуудалд нь ойлгохны нийтлэл гэх юм уу? Яг энэ хүмүүс жаргал байж юм тий. Амар гоё төрөх байна. Хүүтэндүүд дуртай байна. 2 жилийн өмнө энэ ч яг наадмаар л за наадмаас нь хойшоо жоох юм байна. 20 морд үеэрээ. Янзын гоё бүдэл дуртай байна. Одоо бол нэлээ хүүт. Стивенка дээр бүр хөл хагдах шаардсан шүү дээ. Бүр ороод гүнгүүд хагдах шаард. Энд жоохон хүүтэн байна маа. Өнөөдөр гадаа бол баг 30 хүний халуун байна. Тэгээ ороод авчихаар гайгүй байгаа юм шиг байна минь ахын. Гайгүй нөө минь өхөө. Гайгүй л шүү дээ. Нөгөө нэг хорхоонод юу болсон? Хорхоонод байгаа л шүү дээ энэ. Хорхоонод байгаа л байна уу? Тийм шүү дээ. Энэ хорхоонод байх шээ. Энэ байгаль нуурыг нөгөө нэг цэвэрхэн байлгадаг хорхоо гэж мөн бурхан авчаа. Иймэрхүү хорхоо байдаг гэсэн. Сайхан ба шүү.
Энэ доор ингээд жараханууд яваад байна. Нэр энэ дотор жараханууд байна үү тэр жараханууд. Тийш нэг жарах яваад өглөө. Тэнийг харахад. Энерги гүнзгийг орохоор хүүтэн болох уу гэсэн чи яг л хിവэрэл л шүү. Би ч нодон намар ахын аймаг руу аялалтаа буцахтаа одоо 9 сарын 15 маа шүү дээ. Өглөө ингээл хүмүүс хүүрдэлтэй байж би бас нэг усан шөмбөж ийсэн. Байгаль нуурын ус ерөнхийдөө нөгөө их ус учраас ерөнхийдөө тогтмол температур байдаг. За зоолхон дээр ирсэн чи сайхан байна өө. Өнөөдөр охинтойгоо энэ ч жоо ирхэлж байгаа юмнаа. Тэгээд өдөөс хойш жоохон нар буугаад нэг байгаль гоё үзэмжтэй болоод ирэхээр нь тэр тэнд харагдж байгаа скала бог руу явнаа. Гараад нэг тоод ишлэлтэй. Чи нэг усан сэлж дээр дандаа онц авдаг гэсэн тэрийг нэг үзүүлдэг яах вэ? Би энэ сэлж чадахгүй байна. Чадахгүй байна. Бассейн уснаас өөр байна уу? Манайх бодно сургууль дээр нь бассейн ордог байхгүй юу? Тэгээ тэнцээ бол усан сэлдэн дээр дандаа пиат аваад байна. Сая би тэр пиатын шалгах гэсэн чинь бас чадахгүй л байна гэнэ. Би дивник харуулдаг л үсттэй. Динамик харуулдаг. Тэн дээр нэр пиат л байдаг одоо. Яагаад тэгээд тэр пиат хүн чи шумбч чаддгүй байхгүй л байдаг би. За энд бол ингээд би хүзүүрээр татсан усроо очлоо. Яг энд гоё байна. Гоё тийм үү? Гайшаа намаа зүгтээ. Би ерөөсөө буцаж ажиллаад. За намхалын явах юм нөхөө. За тэгээ би энэ усан дасах гэж чийжлээ. Яг энэ дээдлийнх нь энэ мамтал 8 гоё дулаах мэн тийм нөхөө. Аха. За байгаль нуур дээр өнөөдөр ингээд явах хэрэглээд эхний ирсэн газараа нэг 2 хончээ. Тэгээд цаашаа Брүсийнхаа хурж болох газар руу хүрэхээр явна да. Бод нь хаашаа энэ ихнэр охин хоёроо хобоо үзүүлчихэл. Хобоо их гоё юм байгаа ш таад өдөр. Тэгээд Дашин Ямдаковын байгаль бааваа гэж шивээ. Аавга бити ингэ бүтгэж даавна. Онтаа ингэцгээ. Хамраар ус орчдөг шүү дээ. Чи ямар хорлонтой яа? За ойлгохон. Шиманская скала. Миний юу ярьж байгааг ойлгохгүй. Бурхан хад гэдэг газар. Хоёр дахь удаа ярьж байгаа юм ч тоо. Өмнө байгаль нуурыг бүтэн тойрох нөгөө офроуд аяллыг хийж явах үед нөгөө нэг ирсэн.
За. Ийм гоё газар шин сэтгэл ямар байна хараа. Гоё нэ. Нэг тийм өнөөхөн чи нэг юу лээ? Хичээл дээр үтсэн гэлөө. Ямар хичээл дээр үтсэн гэлээ? Сайн дээр скалабогийн оройдор гарсан жоох. Үнэхээр жоо айц төрд юм байна. Энэ нэг дөрүүлж хат хөдлөөч жоох шиг. Нэг хүчээс хэлбэл баг унах баха. Саяны авирсаад үнэхээр нэрээ. Бараг л суур муутай байна ингээ хагалцаараа суурна. Цаашаа өнгөрөх юм байна. Ийм далиад энэ ер нь дэмий байна дахиж бити хүмүүсээ гараарай. Аюултай гэж. Ойлгохон гэдэг чи өөрөө ойхон гэдэг үг гэж байгаа. Тэгээ ойхон гэдэг үгээс ингэ энэ орсууд ирээд ойлгохон болгоо ийц. Аа хоёр нэг юм газар илчиж байж чинь. Чимээ минийхээ. Яагаад Аа, ийм газар та. Тэнцэж араа. Чи шивтэй тонгоогоо даа минийхээ. Тонгоохоор аавынхнаас айц сүрээд штэ минийхээ. За юу болон. Аа? За юу болох вэ? Тэ. Аав нөхнийг барьж юу найдвартай дээр тийм ээ минийхээ. Аа? Байкал дээр эндээс гой цав чулуунууд идэг. Тийм. Энийг хардаа би одоо баярлалаа өрлөө шиднэ. Өхөө шидчихлээ чи. Загас ирээд өнгөчүүдээ. Хаа? Загас ирээд өнгөчүүдээ гэсэн чинь. Дор орчлоо шүү. Тэг, Хин тэг. доос гэж андаар юм. За өнөөдөр сайхан байна. Майхна хайчаад дутгууруу ингээд цугаалаа явж байгаа. Хажууд талд амир ойрхон сосисчка ноттой болцсон тийм ээ. Ааха. Бөө сосисчка болцсон. Уул нь эхний өдөр чинь бүр амир хол гант нэг гэн байсан чи өнөөдөр өстэй. Бүр яг хажууд сууг буугаад ингээд амир олон сосисчка болцохоор ноёдо майхна тэдний дунд орчил өрөөдсөн тий. Тий. За миний хүн анх хаагуур хош гарчих. За. Болгонтой. Аав нь одоо ингээд юу вэ? Битгээ дуусгаад хоёулаа гурлаа дээчэн дээр бүр халуутчлаа. Намайг дагаарай. Би Хүлээ хар тэнгис шиг харагдж байгаа газар руу одоо ингэж шороо замтай юм байна л та гой зам байлаг. Нэг жоон доош авч жагаад бичлэг дахиад хийж харуулъя. За хоёулаа чи юу хүлээ? Хөөе. Унцах гэдэг юм шиг амар эвгүй бэ. Гала. За залахгүй минийхөө ингэгээд хад мөр өгөхөдөө хад мөр бандрын шүтээ. За бурхан хадны чинь зав хөлсөн байдгаар гоё гол тээ. Гоё лэн тээ. Минийхөө ямар? Гоё наа. Тэгтээ тойрны жоон тийгээд Амар байна. Эши хад энэс энэ хаднаас хад яваад тэрхүүс штэ. Залчаач минийхөө. одоо ирэх үү? Минийхөө чинь эргээ. Их гүнзгэр явахгүй. Хаашаа ирэх гэж чинь чи? Тийш. Ийш ирэхин тулд цаашаа гэсэн юм уу те? Аа тийм байна, зөв байна. Аа за гоё шүү. Норн дээр гоё сэрүүхэн гоё байна өө. Гоё цаачтий. Тойр зүгээр цаачтий бараа зогсоо. Тойр хурдан дийгээчтэй ямар экстрим биш ээ. Экстрем байх ямар хэрэгтэй юм. Гоё ахтай. Чи минь Нэг энэ дээр сууж байгаа бол мөнгө төлж сууж байгаа ястай гоё бодож тий. Гоё тойр ястай болох уу? Экстрем явахар чинь айгаад ш таа. Харин ч гоё. унцвал яах юм?
Ийм л хүүхдээ байна даа. Энэ хоёртой чаддгүй юм байна штэ. Хөөе шиг хайчих чам буцаад. Саяхан тэр хадны тийш явах байсан юм шүү хөөе. Тийш. Хаашаа? Жохон тийш явах уу? Ядарчтай энэ бүр мотортой юм шиг амар экстрем явах юм гинэ. Үгүй энэ хоёр ч Хүн тэгж явах боломжгүй мэдж байгаа үстэй. Яа. Тэгтээ яг нөхий. Хүн тэгж явах боломжгүй би мэдж байгаа үстэй. Би ямар тийм гэж хэлсэн бэ штэ. Жоохон заад хэлсэн. Хоёр хүлэн хараач штэ. Ядарсан байна тэр хөл. Би солихгүй. Ёо. Би унлаа яг. Одоо та суултаага. Өдөө суултаа би ганцаар хэлээ. За. Та зөв хүнлээ суулаа. Ингээл гадаа бол нэлээд халуун байгаа байхгүй. Тэгэл яг ингээл нуурын хэрэг дээр ингээл гараад ирэнгүүт урдаас хүүтэн чигтэй салхи сэвэлзэл эхэлж байна. Зя. Ойлгохны харалтаа гэдэг хөшүүн дээр ирчээд байж байна. Харалтаа гэж яг ийм хөшөө. За тэнцэнэ хоёр жижиг харалтай. Тэгэл ийм л юм байгаа шүү дээ. Энэ их аюултай их нарийнхан. Хоёр талаасаа энэ манай нөгөө цагаан суврагын улаан явар шиг ийм явар байна энэ. Тэнд бол хичнээн ийм улаан явар байгаа ч гэсэн яг нуурынх нь ус нь бол яг эргээрээ чулуутай учраас цэвэрхэн биш шүү. За ийм байна. Энэ ч хэд моттой. Гоё уст. Тэр хоёр одоо нэг байгаль нуурын нерпа шиг зураг авах гэж байна. Нерпа гэдэг нэг хав байдаг штэ. Байгаль нуурын хав. Одоо далайн хавнаас хамаагүй жижигхэн тийм нерпа байдаг. За. Энэ удаа нөгөө жижиг машинтай явж байгаа учраас ойлгохоор л одоо очиж хамгийн хойцыг нь одоо бидний чадж байгаа хойцыг нь энэ л болчиход байна. Харалтай хөшөө. Өмнө нь бол нөгөө машинт том тэрэгтэй ихтэй бүр хойшоо нөгөө хобоо ороод тэгээд хобоогоос нөгөө ташин амдукавь багал баава гэдэг хөшөөг үзээ тэрний хажууд үзүүрлогоо гэдэг дээр хоноод тэгээд ирж исэн. Одоо тэгээ ийш нэг ийм элстэй хоёр ам гардаг байхгүй. Тэрийгээр бол манай энэ жижиг тэрэг бол яагаад ч явахгүй очиж суучна. Жижиг одоо кроссовер сууддаг очиж суучдаг юм чинь. Энэ л жижиг прус бол явахгүй. Тэр одоо эндээс буцъя. Яг эндээс дээш тэр элстэй ам хүртэл явуулна. Тэгтээ тэр хүртэл бол тийм онцгийн сонирн байхгүй. Тэр элстэй амаас хойш бол байгаль нь бол одоо яг олохоор л хамгийн үзэсгэлэнтэй газрууд энэ бол хойд талаараа байдаг байхгүй. Одоо харин майхан л гоё ой доо. Майхан барьчихаар юм бисетг байгаад байхгүй юу? Бисет? Энэ. Энэ бисетгийг хайж агаад санаандгүй ийм болоод авчлаа. Ийм юм. Хал. Тэр энийг одоо очиж ирчихье да. Хал. Хийн. Яа. Нөгөө нэг олж харсан зүйл дээр ирчээл байж. За энэ бол эртнийх бол биш юм байна. Сүүлд байгуулсан нэг юм сэнсэн тойруулга гэх юм уу? Яг ийм одоо эндээс нахуулаад ингээд төвд нь бурхан багш байна. Бурхандаа ингээд тойрж одоо гороо маяг юм хийж ирчээд тэгин чи бурхандаа мөрөгчөөд тэгээ үүдвчргөө нэг шууд юм зам байна. Энд чинь мөрөгчөөд буцаа ингээд гаргавчихдээ. За. Өмнө би нөгөө нэг Иргэнэ хонгийн аяллаар нөгөө Ахан аймгийн хот сэнсийн талыг нэг юм сэнсэн оршуулгын зан үйлтэй байж болохоор эртний дурцлууд байдаг. Тэрнтэй холбоотойгоор сэнсийн тал гэсэн байна гэд ярьж ирсэн шүү дээ нэг блог дээр. Тэгэхээр энэ ойлгохын аралчаа өөрөө юу шүү дээ нөгөө бөөгийн зан үйл одоо бөөгийн шашны баг төвн гэж хэлж болохоор ийм газар. Энэ одоо бүр юу вэ шүү дээ өрөөний бичгээр
бичсэн нэг ийм тагсан бах юм. За энараа урууны өсчгөр бичсэн. За энэ гол дээр энэ алтлаг өнгөөр хийсэн энэ дотын бол их сонин. Чоныг бэлэгддэг гэж нэг газараас харж исэн юм байна. Бас одоо Европ, одоо Скандинавийн юм бол энийг чөтгөр сүнстэй холбоотойгоор хийгээд энэ өсвөртэй нэг юм хүчтэй символ байгаа юм. Ийм сэнсэн ийм байгууламжуудыг эрдэмтэд оршуулгын зан үйлтэй холбож тайлбарлаад байдаг. Энэ бол бөө мөргөлийн одоо дахилга тайллага тийм зан үйлтэй холбоотой байж болохоор юм байна шүү дээ. Ерөнхийдөө дандаа яг энэ шиг ийм сэнсэн ийм байгууламжууд бол нуурын ирэг дээр одоо хойд мөсөн талын бол далайн ирэг дээрээ байгуулсан байдаг. Дандаа ийм гол ус бараадуулж ирсэн байдаг. Одоо Ахын аймагт гэх чинь л одоо нөгөө око голыг бараадуулж хийсэн байдаг шүү дээ. Тэгээ дандаа ийм ус бараадуулсан байдаг. Тэгээд тэр энийг одоо нөгөө орчуулгын зан үйл гэхээс илүү загас одоо барих арга байсан байна. Одоо далайн төрлөг болонгууд тэнцэн загаснууд ингэж байршаад тэгээд далайн татангууд тэнцэн загасны үлдчихдэг ийм загас барилах зориултын ид байсан байна гэж зарим нь тэгсэн байна. Зарим одоо хүмүүс гэж үзээд идэг. Тэгэхээр тэр бол харьцангуй үндэслэлгүй таамаглал ямар нэгэн л зан үйлтэй л холбоотой байгаа. Тэгэхээр одоо иймэрхүү зан үйлтэй газрууд чинь дандаа энэ хойд бүсэд дандаа бөө мөргөлтэй бүсэд байдаг шүү дээ. За ийм энэ бол нөгөө эртний хот биш, сүүлд байгуулсан байна. Шинэ юм байна. Тэр хойд мөсөн талын цагаан тэнгисийн тэр Соловецын арал дээр байдаг сэнсэн байгууламжууд бүр энэ чулуу хоорондох зүйгээр нэлээд хонхооцсон байдаг. Тэр бол ерөөсөө ингэж хүмүүс энийг юугаар ингэж алхасаар гад зам гараад тэрнийхэн зам нь хонхоосон байх гэдэг байна. Тэгэхээр эн чинь бол яг ийм зан үйлийг бол дээр үед бол хийж байгаагүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл энэ бол машин хийжсэн бол өөр газар нь байх хэвээр. Тэгэхээр энэ зан үйлийг бол ерөнхийдөө энд байгаа нэг ямар нэгэн бөө ч юм уу нэг урсгал чиглэлийнхэн олж мэдээд тэрийгээ сэргэн одоо үйлдэж хэрэгжүүлж байгаа л нэг юм дүр зураг харагдаж байна да. За тэгээд энд нэг юм зан үйл сэргэн үйлдэж байгаа юм байна. Энийг нэг Google дээр хараад энэ эртний хойж магадгүй бас энд бас сэнсэн одоо оршуулгын зан үйлтэй холбоотой юм таарлалаа гэдээ баярлаад байсан. Энэ оршуулгын жиш ерөнхийдөө бол дахилаг онг шүтэнтэй холбоотой энэ зан үйл байж болохоор байна. За ийм гоё газар ирээд хонсоо өчигдөр ойлгохноос гараад шууд давхад Баяндагийн хажууд бүт явсан. Баяндаа гэсэн хүрээд туссан бид. Гоё шаарддаг гарсан. Нэг юм модны хаяан дээрээ томсон. Тоо манай хот ирэх бүдээлтний хаяг гал. За миний хоо явах уу яах вэ? Өөр энэ чи ямар нэгэн бүдээлтэн байгаа хараач тий. Амар хөнөө. Бидүүтээ хатгуус яагаад болдгоо. Болдгоо. Чаа. Тэр бүр ийм том. Тийм биш нэг бүр их мэш те. Наач арай жоох хүүхдүүдийн савлаар өгөө. Надаа хамаагүй. Хай аав намайг түлхээрээ. Түлхэхгүй мүү? За түлхээ. Ой. Наач ажиглаа мөрөгчих гээд бас жах эвгүй савлаар байна шүү те. Тэр хараа хөлчин тэр илүү наач юу эвгүй байна. Хүчтэй яг юм бол миний хөлчин нэмлөө. За түр байлаа. Мөрөх юм байна. Бид нар одоо Сүхбаатарын талаар явж байна уу? Сүхбаатар ойлцоо юм уу? Оо тийм биш. Сүхбаатарын гудамжинд явж байгаа юм байна бид нар.
чи яаж мэдсэн үлээ? Та өөрөө над руу хэлсэн. Чи бас 3 настай байхдаа энэ чи явж ирсэн шүү дээ. Тэгээд би бас мэднэ. 1661 он яг нөгөө эрхүү Казако Сибирь рүү Яасан? гэрж ирсэн юм байна. Эрхүүг яаж ирсэн юм бол та нэг юм эрхүүд байгуулагдахад нэлээд онцгой нөлөөтэй хүн байсан баг. Казак нэ. Бид нар чинь л одоо нөгөө Сибирь төрж ирээл уугуул иргэдтэй найрсаг биш одоо жоохон тийм дарангуулагч үйл ажиллагаа явуулсан. Юу хийж ирсэн гэхээр одоо нутгийн иргэдээс ясаак буюу одоо татвар авдаг байсан. Тэрийг авахын тулд одоо нэг айлаас хүүхдүүдийн барьцаалаад тэгээд хүүхдүүд нь барьцаанд байгаа учраас нутгийнхан хүүхдээ авахын тулд одоо ангийн арьс үсээр алга барьдаг байсан энэ одоо ясаак гэд нэрэлдэг байсан. А тийм ерөнхийдөө яг гардан хэрэгжүүлсэн хүмүүсийн нэг бахаа байна. За өнөөдөр ч эрхүүд одоо 32 градусаар бас халуундал орж байна. Манай үт нэгэ сүүдэр бараад явж явахгүй бол чанга нөө. Яа энэ хүүхдүүд оролцохоор явдаг зам гинэ. Гоё нэ. Гоё. Энэ ангар мөн ч яваа цэвэрхэн байгаа юм шиг. Доод нь харагддаг. Нэг удаа ирэхэд амар бохир байгаад байсан. Одоо бүр доод нь харагдаж байна. Хөөхөн бүгд ингэж хэлдэг. Батарим гэдэг юмсан. Тэ. Ангар явж зарим гэдэг юм. Зарим гэдэг юмсан. Тэгээ гал асч шүү дээ. Тэр вечный огонь гэдэг монголоор орчуулахад болохоор үрдийн гал гэдэг. Нүний Великая Вторая мировая войнад ясан болохоор нэг байсан. Тэгээд энэ ч нэгэ битсэн байна нэг өөрийнхөө Оросынхаа төлөө амь насаа төлөөлсөн хүмүүс зориулж дурсаж энэ галыг хийсэн. Вечный огонь, үрдийн гал гэдэг. Код нэгэр хоёр. Бэжипиний хэлбэр орно. Энэ իր хамгийн угаасаа их ордог дүрлэлтэй. Тэт бол нөгөөх нь юу лээ? Тэт бол нэг нь танаа. Арив гош. Спорт мастер яагаад гэвэл бидний Оросд ирээд хамгийн орох дуртай дэлгүүрийн нэг шүү дээ. Би дуу. Өө энэ араа сплав биш. Энэ Оросын алдартай аюу шүү. Аялын дэлгүүр шүү. Ганч чи мэддэг Pix Price байна. Анилдор одоо игээд энэ электрон барааны дэлгүүр. За ийшээ нөгөө MVJ гэх бас электрон бараа. Өнөр энэ дундуур нэг дэлгүүр гэхэд одоо эрэгтэйчүүдтэй амар хэрэг болдог. Сандлыг амар сайн шийдчих юм шүү дээ. Амар олон байна. Тэгсэн дэлгүүр тийм хангалттай байдгүй. Энд бол өстой хангалттай нөө. Гох энд нэг ахот гэдэг. Ахот актив гэдэг. Туртаа хоббины дэлгүүр шүү. За энэ дотор нь бичлэг хийхгүй л гэдэг. Төрөлхөж орё. Минийх. Мандаг. За саяын чи өдөр иргэн юм илтэн дээр ирж хонох гээд машинаа жоохон доош нь яасан чи илтэн суугаад тэгээ охинтойгоо хоёлоо арга чарга хэрэгэлсээр гал гарах чадвар дээр хоорондоо гараад нэг нэгэндээ баяр хүргээд амжилттай одоо гоё майхнаа бариад энэ ч унтах гэж байна. Амар гоё газар. За энэ Студянкагийн Шаманский мис гэдэг одоо шаманскийн хошуу гэж одоо бурхан хошуу гэх юм уу? Тийм газар ирээд за энэ ч майхнаа байсан. Шинэ илснээс гаргаад тэр дээр тавьчихсан. Ийм гоёараа. Тэр бидний хажууд юм гоё бисэтгтэй байгаа. За ийм гоё. Гэтэ бүх юм гоё биш. Яг төмөр зам хажууд болохоор шин богоон дуурна. Явна. Дохоо хангинууд гэхдээ байх. Чи харин пива шимэд сар мандахыг сар яг сая машина гаргаад майхнаа бариад дуусны дараа яг цухыг гаргаад ирлээ. Ганц пива уучаад унтаад өгнө гэж байгаа шүү дээ.
Дээшээ явна өхөө. Нааштай гараад цаашаа нуруугаар нь яваад. Буцахтай энэ талд нь юу байна үзье тийм ээ. За бид нэр байгаль нуур дээр хоноод Слидянкагийн нөгөө Шаманка мэсвэ бурхан хошуу гэдэг рүү гарч үцхээр явж байна. Үчигтэй хүмүүс пиг байд юм байна өө. Өмнө нь Слидянкагийн хажуугаар зүгээр л дахиад л өнгөрчдөг гэсэн. Одоо бол ингээд яг ойртож үзэж байна. Өмнө Слидянкагийн цагдаа гэж мэддэг байсан болохоос Слидянка гэж ер нь юу гэдгийг ч мэдэхгүй л явчихлаа. Тэгэхээр Слидянка гэдэг нэр бол энэ талээсээ ингээд Слидянка гэдэг гол орж ирж байгаа хамар даваанаас тэр голын нэрээр энэ сууринг Слидянка гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ болон бол Слидянкагийн болон байгаль нуурын эрэг бол ер нь эргэн тойрон голдон юм шохон чулуу геологийн тогтцтой байдаг. Завар зараад юм. Завар зараад ийм падл авдаг юм. Их гоё юм шүү дээ. Энэ нөгөө байгаль нуурыг тойрсон аялал жуулчлалын бүсүүд ийм харах цэгүүд гэж одоо тухайн цэгээс орчныг харахад хамгийн гоё сүд дээр нэг ийм цэгүүд байдаг. Энийгээ сайн тэмдэглэж өгдөг. Явж байгаа хүмүүс энийг хараад зураг авах болох юм. Энэ дээрээс бас нэг жоохон замдаа чилээгээ гаргаж болно. За ус ихтэй үед энэ хоолоо болоод усаар дүүрчдэг. Би бас тийм байгаах гэж бид гурав нөө таавчгаа бариад ирсэн чинь ус багтаа үе юм шиг байна. Энэ хоолой нь юу очиж ийм ил гарчиж. За ингээд хаасаа би самбар байгалаа хайрлаарай хамгаалаарай гэсэн самбарууд. Хайрлагаас гадна хамгаалаарай гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бусдын зохисгүй үйлдэл. За тэрийг харах юм бол одоо хэлж явах хэрэгтэй. Бусдаа үлгэр дуурайл болж явах хэрэгтэй. За зарим газар одоо ялчгүй ганц нэг хог мох хийгцвэл одоо тэрийг одоо аваад явах ч юм уу иймэрхүү байдлаар хамгаалаарай гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол хайрлагаас гадна хамгаалж явах ийм үйлдэл оролцоо бол их чухал байдаг. Олон хүн дотор бол та сайнтай хүмүүс байж л байгаа. Тэгээд зарим хонсргүй хүмүүс бол ялч хогоочсон л байдаг. Яг энэ хошуу нь бол үнэхээр жөнгөл байна уу? Стах гоё юм байна. Арай ингэж хараа. Тэгээд нэг эрхүү явах замд чинь Слидянка дээр ийм гоё газар байна шүү дээ. Хүмүүсээ. Хинаар ийшээ нар нэг хүмүүс буудгийн байна. Буудныг хараадах юм. Халтрах юм байх шүү. Хоёр наашлаа хэрэггүй хаа. Буугаал нэг үзтгэл юм байна л да. Иймэрхүү. Гоё байгаас тийм хараа. Миний охинч өөрөө бууж байгаа. Hello. За нэг юм хавслаар буугаад ирлээ хэдүүлээ. Энэ нэг нарийнхан засраар ингээл буугаад идэх юм байна. Энэ хосмотыг хараа ингэж орхсон биз дээ. Энэс энэ хаднаас дүүжлэгдээд орчих. За мэдээж нэг Шаманка гэж байгаа ч тийм одоо ийм зан үйл юм болоод мэдээж байх ба хөө энд байдаг юм байна. So, чи нэг юм байна. Нөгөө дүүжлэгдсэн мод тэр байна. Хоёр нааша буугаад ирээ буугаад. Буугаад ирж гоё. Манай тэнд түрүүний буусан газар нь шүү дээ. Ингээд зам олон салж энэ да тэн дээр нэг юм байна. Ийшээ ингээд 4 замын уулзрам уу?
За энэ шин бууч. За энэ болон үслэл юм хараа. Нөгөөтл нь хадан эрэг, энэ тал нь модон эрэг юм уу? Ийм их гоё мод ч те. Одоо энэ жимснүүд намар бол ингээ уулаан болчдөг. Навчин ийм. Манайхан нэрээ энэ модны нэрийг яг тоочны мэдчихвэл надад нэг хэлээд өгөөч. Манай Монголд богд ууланд бас нэг ургасаар гэж ядгийг. Энэ Оросын тосгонуудын айлуудын үүдэн дандаа юм мод өгдөг. Нэг ийм мод тарьсан. Тэгэл энэ намар болохоор энэ жимс нуулаан болчдөг. Багц улаантай ингээд намар цэцгэлсэн шиг гоё харагддаг. Тэгэхээр энэ навчин ч гэсэн намар амар гоё. Улаан, улбар, шар гэл ерөөсөө янз янзаар гоё болдог. Энэ их гоё мод шүү дээ. За зураг аппарата сая барьж ирдгүү. Энэс зургийн янзын гоё үнцэг шүү дээ. Ингэж гал пад юм шүү аа. Гэж гал. Өргөн дуран гарч юм эсвэл та. Өргөн дуран гарлаа үнэ л да. Баба энэ нэрхнэр гараад ишээ гараад хараах. Ёо. Яста энэ жунгл юм байна уу? Жунгл юм байна. Яст. Энэ бас гоё үзэх шүү дээ. Яа. Заах. Намар ийшээ Ахын аймаг явна гэж байгаа. Нөхдүүдийг дагуулад энэ дэр зураг авнаа. Моднууд нь шаардсан хойгоо. Ахын аймаг нэгдсэн хүмүүс энэ гоё газрыг надтай хамт гэж зураг авахулах нь шүү. Ай хошин өндөрсөд л идэв юм байна. Болгомтой өрөмнөхөө. Ай, миний ах. Халтрах натруу халтрах юм шүү. Эрэхтэй ойх явахгүй шүү заа юм. Эрэхтэйгээ ойх явахгүй шүү. Ай, ийм аа. Ийм нэж ураар ирчихсэн. За тэгээ хошуу ийм байх нь. Тийм онцлог. За, иш орой. Байкальский заповедник. Байгаль нураг тойрё. Одоо энийг ингээд улаан үдээс ирж байгаа байхгүй юу? Яг ингээд энэ зам улаан үдээс ирж байгаа юм шиг ирж байна заяа. За. За ингээд сэлэн манай Монголоос ирж Сэлэнбүргийн Дельта юу? Кабанск байна заяа.
Одоо бид нэр энэ хавьд байгаа. Энэ хавьд байгаа танхой. Сая урчин хоёлоо Ислюдянка гэдэг энэ үзүүр дээр хонсон тийм ээ. Тэгээд өнөөдөр гоё мөтөндөө өглөө. За одоо энд ирэх гүцэг байгаа. Хаа. Энэ гол чинь нөхөө юу? Битээ танаа гişгэрээ. Энэ гол чинь нөгөө нэг ангар муран гарч явж штэ. Байгаль нураас их аваад урсж байгаа. Тэгээд цаана Ливтвенка байгаа. Бид нэр Ливтвенка дээр очсон тий. За одоо буцаад ийш аялаад яалаа. Яалаа нөхөө. Арсаа. Ойлгохоор л дээр очсон тий. Ойлгохоор тийм ээ. Маскаас гаваац. Скала богэн гэдэг тий. Гава богш. Шаманский скала юу? За ингээл Черскийн нуруу энэ авийн Черскийн нуруу гэж ярьдаг. Ичээ Северо-Байкальск байдаг. Тэр верхний ангарт буюу хойд ангар юм уу тэр харагдж байна. Энэ хойд ангар баггүй юм нөхөө. За тэгээд энэ нь болохоор баргуузны нуруу, баргуузны уул. Ингээд энэ баргуузны хөндийн энд байх та энийг хотгор газар угаас уулгүй. Энэ баргууз нь тэрний Светянос гэдэг хойг байдаг. Бид нэр өвөл аяллаар ирсэн тийм ээ нөхөө. Тийм үү. Өвөл бид нөгөө нэг черепаха харсан шүү дээ нөгөө нэг. Тийм. Скала черепаха. Тэр юм уу? Тэр чинь тэнд байдаг шүү дээ. За. За. За илүү орж тасалбар авах уу? За. Бошок. Ийм карт өгс. Ох, минийхэн тасалбар авсан юм карт өгсөн үү? Добро пожаловать. Welcome. За хурдан яваа. Ингэж явал амжихгүй шүү. Аваа том юм билээ шүү. Бас баага байгаа л юм шүү. Энэ баагаа газар чалгалаа. Энд юу нэ чи? Энд юм байна тий 8 хартай ээжээ. Энэ юм байна тий. Энэ юм биш тий. Энийг үзэлтэй. Это зависит от карты. Энэ болохоор Арсын традицийн гэр гэж. Тэгээд энэ болохоор яаж амьдарч ирснийг харуулж байгаа, ямар байр маятай, ямар байшинтай ирснийг харуулж байгаа гэж байна. Тэгээд энэнийг би унштай амьдсан байгаа. Тэгээд энэ 100 жилийн өмнө Байкалын байр нөр ийм байсан гэж байна. Таяр ингээд ихтний модон байшингийн урд ингээд энд амьдардаг хүмүүс шиг энэ тоглож байгаа юм. Хаа. За. Энэ дэлхийн номер 1 гүлти зам юм шиг байна. Нэг өөр дэрэг нэг халаалт хийгээг болохоор бас жоохон тэгээд байна тий. Гэтэ бас сайн жинөө халаалт хийгээг өгөхөд. За. Хөрх юм аа тий. Чи модны аж ахуй хийдэг хүмүүс чинь иймэрхүү амьдрал шүү дээ. Тэр эзбаа юм уу? Тэр уртсан байна тий. Энэ нөгөө цаатангууд ивэнкүүд амьдардаг. Уртсагж нөхөө. Монголчтай шүү дээ. Хийж халаарэ. Хамдаарэ. Таарчхаа зүрээ. Юу хавд энэ гайгүй л наа хийжээ. За онгол гараа авнарэ. Би тэний одоо хаалга онгол өгч. За гайгүй штий. За юу гэдэг юм ачаа? Сухтай. Өвөл амьдарч болох юм уу? Өвлийн анчтын байшин гэж. Энэ юу баавга ирэх юм уу дээшээ цухтаа гарах юм уу? Инкүнэ. Энийгээрээ нэрснүүд байх юм. Оо би түүшүү. Энтхийн нэрс сонин ийм навтан дурууд юм байна.
Тэгээ гуруулаач өнөөр улаан өд орно гэсэн худлаа боллоо л доо. Энд ч навэж байгаад ийш нуурын эрг бараадах удаа. Миний шуналтай охиныг хардаа. Юу түүсэнг нь хардаа. Харуулахгүй. Аав нь явъя л гэдэг миний охин явдаг бай. Та өөрөө түүгээд байгаа ч тийм. За за миний буруу юм байна. За. Хой, нэгтгээ явлаа. Явлаа штэ. Нана үлдэх дими ах та. Ням. Ням оо. Хөөрхийдөө. За. Угаасаа нэрстэл юм байна л да тийм ээ минийхөө. Бөөрөлдгөн байгаа гэж тийм нэрс байгаа гэж. Атад аатанд хайртай юм хайшин. Аалцтай супер юм чинь шүү дээ. За энэ аалз бол энэ авийн хортон шавж нэрээ тоотлого гол зохицуулж байгаа амтэн штэ. Нилээн байдаг юм нөө. Энд тийм хараа их сонин аалтны шилжиж юм биш үү? Тоосрохог те. Тэр донд нь байж л. За нүгээр ингээл дандаа давж байгаа гацуурнууд юм уу та? Гэхдээ мөлхөө гацуурх юм уу давж байгаа. Мөлхөө гацуурнууд л тийм. Ой, замын хоёр талаар бол нэрс бол өтцсөн юм байна оо. Ингээд бич. Ингээд буугаал харах юм бол ийм байна оо. Дөмөсний түүд мөөхгүй ингээд явдаг хоо. Тийм ээ. За явъя минийхэн. За тоо нөгөө нууран дээр нөгөө газрын зураг дээр нэрлэгдсэн нуур мөн байна уу? Нэр нь мөн байна уу? Их ямар нөгөө хар гэлөө. Тийм. Тэгээ гөрүүлчиг мөртлөө сүүлгөө, богинохон сүүлтэй. Тийм. Тэр нь харахад бол гөрүүл юм уу? Бараг л. Тэгвэл нэг ийм намагтай газар ийм гүлмэр гэдэг нэг амт юм байдаг байхгүй юу? Тэр байж магадгүй. Хоёул сүлжээтэй болохоор бай. Би ч амт энэ гүлмэр энэ мөн байсан уу гэж зураг үзүүлээ заяа. Гэтэ гүлмэр бишээсэн бол яах вэ? Тэгвэл тэгэл одоо олд мэдэн дээр энд ямар амт байдаг.
Мэдхгүй болохгүй л бах та. Дими санаа энэ тань. Намаг иччихлээ баяр үү. Одоо би сүн сонсоо. Энэ таран Бэдэт. биш. Янз янз ийс бай, шороо бай. Энэ нэг алхаж ирдэг зам юм шиг байна. Тийм бай. За энэ дотор та ажиглах юм бол амтан байгаа гэж байна да. Тэр гарсан биш дараа тэр. Тэр гараад ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Таацтай аав нэг эрэхтэй чээс энэ амтанг харж чаддаг байхгүй юу? Их чаастай хөөх юм энэ. Ингээ тойроод гүгддэг юм. Ингүй нэний хараа. Юм гордож сурсан юм байна. Хараа. Тойроод гүгддэг юм. Хөөх. Юм гордод тийш үү? Юу нэ? Зугаартай амт юм да чаас. Тийшээ гүгэл. Ингээл тойрол гүгэл. Чаа өөддөг юм шүү. Их добрый амт байна чаас. Одоо энийг хардъя. Тэн цагаарыг нэрчээ. За өглөөний минь аяллаа энэ аяллаа одоо баг хамгийн майхан тонсон хамгийн сүүлийн өглөө болж байгаа шиг байна. За явж байгаад ч одоо эрхүүгээс 2 хоног. Эрхүүгээс л наашаа улаад ороход 2 хоног явлаа. Замаараа үз саатах юмудаа үзээл. Тэгээд наашаа явж байгаад нэг юм хадлан авсан юм хадлангийн талуу дээр хончлоо. Намрын одоо өвсний өнөртэй л намар цаг өөрөө ирэхгүй нэг санагдаал. Наадмын дараа намар гэдэг ер нь өглөө оройдоо сэрүүхэн болчих байна. Сэвэлзээд л чин мишокондоо бас жоохон даарах шиг. Дээгүүр юм хаяхгүй зуны инк мишоко ч дааруулаад шүү. За ийм нэг ойн чөлөө юм уу? Одоо эргэн тойрон модтой ийм ойн чөлөөнд ирээд хандсан шүү. Өглөө босоод нэг өглөөнийхөө цайг хийгээл сууж байна. За наач яаж юм? Уураад болцсон шүү дээ. Энэ хурдан болчихоо. Халуун мен дээр тэгээ хайлуулчих. Харин яач вэ? За. Өглөөний цай маань ч өрхөдөө болж байна. За. Энэ удаагийн аялал бол байгаль нуурын одоо баруун иргэд байдаг Листвянкагаас нэг 52 км байгаль нуураад дагаж алхдаг нэг юм их байгалийн зам гээд аяллаа алхалтын жим байдаг тэрүүгээр нэг хонотоор алхах гэсэн зорилго байсан. Тэгээд тэнд нэг алхаад энэ удаа нэг юм гоё цомхон аялал хийгээд өнгөрье гэж бодож ирсэн боловч тэнд баавга гарч одоо хүмүүс рүү дайрсан хоол ундын булаасан майхан савын сүтгсэн гээд замыг бол хаацсан байсан. Тэгээд төлөвлөгөө нураад одоо хайчгаа гэж цааш ойлгохон арал ороод 3 онцод ирлээ. Тэгээ ойлгохон арлын эргэн тойронд бас явж жоохон 2 онсон. Тэгээд ойлгохон арлаасаа буцаа явж исэн чинь нөгөө байгаль нуурын алхалтыг нээлээ гэсэн мэдээ тавигдсан байсан. Тэгээд ашгүй нөгөө төлөвлөгөөгөөр дахиад нэг 2 хоног 3 хоног аялаа сунгаад алхачих гээд тэгээд ороод мэдээг нэг тад үзсэн чинь журмаа өртөлчжээ. Нөгөө баавга бас нэг үе гарч ирээд байгаа учраас 5-аас доошгүй одоо хүнтэй гүрвтлийн зөвшөөрлөг өгнө. Тэрнээс бол
цөөхтөнөөс 5-аас доош үнэтэй байх юм бол зөвшөөрөл өгөхгүй гинэ. Тийм учраас одоо тэгээд нэг мөсөн дээр алхалтаа болоод наашаага байгаль нуурынхаа урдуур жоохон аялж байгаа тэрлээ. Слүденка дээр нэг Шиманскийн үд суудлаа. Нааштай одоо тэр байгаль запаа дээр ирж хүүхдүүдтэй танин мэдгүй аялал хийлээ. Тусгай хамгаалалттай газрын визит центр бол хүүхдүүдтэйгээ ирж одоо байгаль танин мэдгүй байгалыг хэрхэн хайрлах уу ч юм уу. Иймэрхүү сэдвүүтэй нэг өдрийн алхалт танин мэдгүй нэг музей үзэж байдаг юм байна. Тэднийг үзээд өнгөрөх юм бол бас их зүгээр газар байдаг штэ. За тэгээд одоо эндээс байгаль нуур одоо энэ удаагийнхаа аяллыг өндөрлөөд жоох яваад одоо улаан өд орчин тэндээс нэг жоохон гэр орондоо хүн саваад Монгол руу явчихнаа. За тэгэхээр одоо та бүхэн дахин хүсгэд миний сувгтай хамт байгаарай. Би ч гэсэн одоо вэжэн одоо ойрхон оруулахыг бол хичээнэ. Энэ удаагийн аялал бол Улаанбаатар ороод ерөнхийдөө орчих байхаа. Тэгээ энэний дараа хүлээгдэж одоо яруулаагүй нэлээд олон бичлэгнөө дөрөнд дуржсэн байгаль нуурыг бүтэн тойрсон аяллаа видеог бол оруулж амжаагүй байна. Эргүүний хонгийн цуврал аяллуудын волюм 2 руу аялаад ирсэн байгаа. Бас тэрний зураг бичлэг ороогүй байна. Цаашдаа бас 5 волюм явна. За тэгэл олон аяллууд төлөвлөж байгаа. Бас ороогүй өмнөх аяллууд их байна. Одоо Москва руу аялсан аялал байна. Хагаа Арнуур руу аялсан аяллыг бас хийчмээр санагдаад байна. Ер нь бол олон байна дөө. Хаан хэнтэйгээр бас нэг аялсан аялал байгаа. Тэгээд ихэнх аяллуудыг ер нь тэгэл хийгээгүй дээ. Миний нийт аяллаа нэг 5% л видео болж энэ YouTube хуудсанд орж байгаа. Сүүлийн үед бол явсан аялал болгондоо видео оруулж хийж YouTube-д оруулахыг зорж байгаа. За ингээд миний сувгтай хамт байгаарай гэдэг дахин хүсье. Дараагийн аяллаар уулзлаа. Түр баяртай найзуудаа.